За өнгөрсөн сарын 19-нд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Planet X юм дууссан тул 20-ны өдөр Mons Forum төрөд хариуцлагатай хувьцаат компани нөөцийн агуулга руу эмийн захиалга өгөхөөр уцтжээ. Захиалгын дагуу 5 мг тунтай зүрхний цусан хангамжийн дутагдалд хэрэгэлдэг Lana Sorprid шахмал эмийг захиалсахаар солигдож ирснийг эмнэлгийн эм олгогч шалгалгүйгээр хүлээн авсан бөгөөд үүнээс болж 8 хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан гэж эцэг эхийн зүгээс үзэж байгаа юм а. За тиймээс энэ асуудлаар Nestle мэргэжлийн хяналтын газраас их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Mons Group хариуцлага тооцоогоор болжээ. За тус газраас их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Mons Forum Trade компанид эрүүл мэндийн тухай хуулийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-аас 50 дахин нэмэгдүүлсэндээ тэмцэх хэмжээний торгуул ногдуулахаар болсон байна. За тэгэхээр ихэнх улсын эмнэлгээс бол Mons руу эм захиалсан 3 дугаар сарын 20-ны өдөр. За ингээд захиалсны дагуу Mons одоо захиалснаас өөр юм нийлүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл Dexamethasone гэж эм захиалсныг Isosarbid гэдэг юмээр одоо амд орч сольж бэлтгэж нийлүүлсэн. За ингэсээр явсаар байгаад ихэнх улсын одоо эм хүлээн авахч маань өөрөө бас хяналтгүйгээр одоо анзааралгүйгээр цаашаа совилогчд тараасан, совилогчд өгсөн. Совилогч маань өөрөө одоо тухайн өвчтөе хүүхдүүдэд ингэж өгсөн. Ийм л зөвшөөрөл илэрсэн байгаа юм да. Ийм захиалсан юмнээс одоо өөр юм олгосон. Нэгдүгээр, хоёрдугаарт бол албан ёсны захиалгыг үндэслээгүй. Уцаар шууд захиалга авсан байна. За энэ дээр бол бид бол торгуулах хуулийн дагуу одоо шийдвэр арга хэмжээ ногдуулж ажилласан. Бид бол Mons Group-ийн одоо ерөнхийлөгчд одоо тухайн зөвшөлд давтагдах юм бол тусгай зөвшөөрлөг цуцлуулах одоо асуулыг одоо алтан бичгээр хандж байгаа. За иргэдийн хувьд энэ асуудал дээр их бухимдалтай хандаж байгаа юм. Улсын урдаа барьдаг хүүхдийн гих тодтголтой ганц эмнэлэг нь ийм хариуцлагагүй ажиллаж байгаад харамсалтай байна гэсэн юм а. За өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа нэг асуудал бол яахын аргагүй хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрүүл мэндийн асуудал юм а. Энэ бол үнэхээр иргэн хүний хувьд улсын эмнэлэгт итгэлийг алдагдуулж байгаа нэг зүйл л дээ. Энтэй би бол яагаад гэвэл энэ Mons бол одоо удаа дараа ийм асуудал гаргалаа шүү дээ. Энд бол нөгөө хариуцлага сахилгын асуудал яригдсан шүү дээ. Одоо манай эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс маань хариуцлагагүй нэгдүгээр. Хоёрдугаарт ерөөсөө ямар нэгэн юмд одоо анхаарал болгоомжгүй иргэдийн төлөө биш гэсэн юм л байна. Одоо гадаад орнд бол ер нь хүний төлөө, иргэдийн төлөөд эмнэлэг эрүүл мэндийн байгууллага ажиллаж шүү дээ. Гэтэл манайд бол ерөөсөө тийм юм байхгүй. Энэ бол ер нь ямар ч юм одоо хордож байна, энэ юу болж энийг одоо тоож байгаа малган шүү дээ. Энийг дээрээс нь одоо хариуцлага тооцдог тийм механизм бүрдээгүй. Нэгдүгээр. Хоёрдугаарт ерөөсөө улсын эмнэлгийг бас одоо эхжүүлэх талаар төр засахаас тодорхой бодлого шаардлагатай юм шиг байна. Тэгэл одоо янз бүрийн юм эдгээр өөрснөө яриад тэрэн тэгээ зассан. Чиглэл юм алгаа байна. Одоо зүгээр би бол одоо зүгээр нэг тэтгүүрийн хүн шүү дээ. Тэгээд одоо ямар нэг тэр улс төрмөр янз бүрийн юм нэг оролцоод байдаг ч тэр нь буруулдаг. Эдгээр тэгээ ийм том газрууд байж одоо тэр мэрэнд хяналт тавьдаг ч юм уу ч юм. Ер нь тэгээ улсын эмнэлэг хэцүү шүү дээ. Ялангуяа тэтгэврийн бид нарыг бол ер нь тэгэл авшилцдаггүй шүү дээ. За энэ эхнэлсэн байдал одоо янзаар л одоо их хэлмэгддэг болж иж. Эмээр дамжиж одоо баахан хүүхэд одоо сая 7-8 хүүхэд төлөөд эмдсэн. Энэ бас л их харамсалтай асуудал. Удаа дараа гарч байгаа нэг биш. Mons Group-ийн талаар бол удаа дараагаар олон дахин одоо энэ эхнэлсэн эмдэгдэл гарч ийн штэ. Тэгэхээр энэ ч одоо дарга нар нь энийг эрхэлдэг дарга нар нь том алуун тушаалын улсууд болохоор тэгээ хувилдал дээрүүгээр эргэн хүн яаж ич хохирсан хамаагүй, нийлх нойтон хүүхэд яаж ич хохирсан хамаагүй. Тэгэхээр хүмүүс нь өөрснөө мөнгө л олж ивэл болох юм шиг зан гарч байна. Тийм учраас одоо манай төр засгийн удирдлага бол тийм нэг сул үхэн цолцсон ерөөс. За хэргийг эргэн сүхвэл 3 дугаар сарын 28-ны өдөр тус эмийг эмнэлгийн эм олгогчоос Dexamethasone эмийн савлгаа өөрчлөгдсөн байна гэсэн тайлбартаагаар цусны эмгэг халдвар судлалын тасагч шилжүүлэн тус тасагт хэвтэн эмчилүүлж байсан 8 сартаагаас 15 нас хүртэлх 8 хүүхдэд 3 дугаар сарын 28-наас 30-ны өдрийн хүртэл нийт 188 ширхэг шахмал эмийг хэрэглүүлжээ. За улмаар 30-ны өдөр тус эмнэлэгт эмчилүүлэгчийн мэдээллийн дагуу эмийн андуурлыг мэдэн шуурхай арга хэмжээ авч хүүхэд нэг бүрийг үзлэгт хамруулан хордлогын үндэсний төвд шилжүүлсэн байна.